Ивент тэтгэгч Хас банк. За амжилт хүсье. Үзүүлээрэй. Сайн байцгаана уу? 1178 дугаартай Imagine stage хамтлаг байна. Зэрэг авахлах ч юм яах шээ. Хар фон дээрс гачин гоё ялгаж харагдаж ш таяр. Баярлаа. Таяртай амжилт хүсье. Баярлаа. За таанаас камер л. За окей. Ийм чараа урдаас нь харуулгаа. Тий, урдаас нь харуулгаа. Урдлаас нь л үз. Чи үргэлж надтай хамтдаа байсан өнгөрсөн он жилүүдэд өрөөсөө явуулаагүй чиний хайр чин сэтгэлийг мартаагүй хамт байсан тэрэл өдрүүдэд би Халуха сэтгэлийг чинь би үгүйлийн дураснаа чиний харц инэвсэлэр чимээгүй хэмшэрдэг шиг зүрх сэтгэлийн гүнд дурсамж сэрэнэ Висэл кино монтаж шүү дээ. Тий. Дөрөв чи монтажлаач дөрөв хар юмар. Чин сэтгэс мартагдахгүйг би мэднэ Görgü var.
Үргэлж хамбасан чамайг хамаардахгүй урдсан санаа дэгэнт минь биш гэсэн сэтгэл минь хөдлөж байгаа зүйл яг энэ дууныхаа үгэн дээр л явж байна. дуусаж харин гохон эцэн Мэдэрчээр байгаа тийм тийм. Мэдрэмж. зүрх дандаа ярохан чамайг дурсаа зүтэн дандаа чамтайгаа нүчрхаа дэрэгэн минь биш гэсэн сэтгэл минь үрдүцэн шинээр дуусаж харин гохон Хордон. 감기 개슬리는 거 있어. Вау. Хэвээ нэрээ. Ангаараа хоёр ширний арга багт юм байна. Хоёр ширмэл байхад хангалттай дөө. Би нэг тогтооч арай ороо. Нэрээ амьдрал гэдэг яг кино. Яг юм болтгол ахгүй. Та хэд минь аль театрын жүжигчд юм бэ? Соёл урлагийн их сургуулийн жүжиглэх урлагийн 2-ын курс. Нэг ангийнх юм уу те? Вау, баяр хүргэе. Сандарсан уу? Ямар байсан? Сандрал баг зэрэг байлаа. За, шүүгчтэй хас сэтгэлийг сонсъё. Чимгээгч. Та нар ч сая хэдхэн хормын дотор ер нь бүхэл бүтэн жүжиг тавьчлаа. Бүхэл бүтэн кино үзүүлчлээ. Тэгэхээр ингээл нүдний өмнө тайзан дээр киноны кадрууд нэг нэгээрээ солигдоод игэл хүний амьдрал, хайрын гурвалжин бүрэн дүүрэн үнэхээр нэг хамтлан үзүүлж чадлаа хүүхдүүдээ. Маш том баяр хүргэмээр байна танад. Шүүгч. Одооны энэ хүүхдүүд үү? Одоо энэ багш Гэж би энэ үгийг хизээч би хэлэхгүй юмсан гэж тангараг тавьсан. Тэгээ үнэхээр би та нараар сая бахархаж суулаа. Үнэхээр бахархаж суулаа. Та нар бол зүгээр жүжиглэхээс гадна тайзны одоо декорац яаж хөнгөнөөр шийдэж болох уу гэдгийг асар хөнгөн мөртлөө их сонирхолтойгоор харуулж чадлаа. Дээрэс нь амьдрал гэдэг ийм л байдаг юм шүү гэдгийг хүмүүст үзүүлж чадлаа. Баяра. Биш тэр цагаан бичигтэй залуу. Шиш ямар сэн залуу биш. Наа ягаан палач өгч хамаагүй сайн хүн байсан байхгүй. Ямар сэн залуу. За миний хувьд бол та нар энэ шоунд яалтчгүй бүр ямар ч хэрэгэлцээгүй байх ёстой. Үзүүлбэр байлаа. Энэ бол манай шоунд хэрэгтэй хамгийн хэрэгтэй зүйл. Энэ үзүүлбэрийн санааг хэн гаргасан бэ? Ингара Хамтаараа лаг.
Сая багшаа марчихгүй. Харин тийм. Та нэг сонир багчтай сая. За шүүгчд одоо шийдвэрээ гаргая. Баяраа. Тэр цагаан бижигтэй залуугаас босдон тэнцлээ. Баяр үргээ. Шүүгч юмгэгч. Ярих юм байхгүй шүү. Тэнцлээ. За одоо аюу шүү дээ. Хүүхдээ тэврээд хоцорсон тэр бүсгийг бодоод би тэнцэллээ. За одоо угаас нарыг шийдчихлээ. Яг та нарын саяны үзүүлсэн одоо энэ үзүүлбэр те зөвхөн үнэхээр авьяаслаг монголчуудын тайзан дээр тоглогдож болох боломжтой штэ. Ингээд дөрөв тэнцлээ. Хүмүүс тэртүү зэгж бас зөгтг юм байна. Та нарыг атлас бичдэг хийж үзүүлдэг байж. Ямар царайтай яс гэж бодож байна. Инстаграм. Зарим нь үзээд Киноны кадрууд яваад байгаа байхгүй юу? Сүүлийн тэр нөгөө нэг аим хурдан ирж байгаа хүмүүсийн солигддаг тэр аягаа. Тэр байсан тийм. Дагуулаад орж ирээ, дагуулаад орж ирээ. Бидний хараа ингээд анхаарлыг төлөвлөж чадсан байхгүй юу? Тэгээ би одоо яах вэ? Дараад нь Яг кино үзэж байгаа шүү байц. дараад нь яах вэ гэсэн чи тэр охин хүүхдээ хоцроо анхны дөрвөлгүүтэй тэрнтэй суулж штэ тий. Дөрүүдээ ч бас их гой сонгосон. Дөрүүд ч гэсэн айгүй гой таарч байна. Тайзны тэр охин одоо хүүхдтэй болсон чинь одоо тэр залуугаас гэсэн үг. Тийм шүү дээ. Тэр балер юмнаас. Цагаан тэр заваа юмнаас болж Тэр хооронд хүүхдтэй болчихоо юу? тэр заваа юмнаас болж энэ хүүхдээ болж байгаа. Тэр заваа юм тэр чинь тэгээд өөрөө ингээд эргэлдсэн л шүү дээ тийм үстэй. өөрхий харин. Үгүй ээ. Одоо нэрчсэн байхгүй ямар юм бэ? Яа дахид нь зүйлээ байна. Ямар их хүн ордог байл гэж үзүүлчихсэн. Оо багийн хат. Хин атсан сая. Багийн хатаа хайчих. Соёл урлагийн их сургуулийн ч ангиараа авьяастай байлаа. Гэхдээ нэг ангийн хүүхдүүд нэг хамтлаг болж тэр дундаа үндэсний хэмжээний том шоунд драмын урлагийн шин төрлөөр өрсөлдөж байгаа анхны тохиолдол болж байна. Драмын төрлийг олон нийтэд хүргэн хөгжүүлэх үйлсэдтэй амжилт хүсье. Авьяаслаг монголчууд шоуны бусад сонирхолтой бичлэгийг үзхийг хүсвэл мэдээлэл хэсэгт байрлах линк руу орж шоуны YouTube сувагт нэгдээрэй.